Эхрийн асцендентийн 7 дугаар сар ямар байх тухай харцгаая. Одоогоор эхрийн асцендентийн эрхшээгч буд гариг нь Арслангийн орд буюу таны 3 дугаар хавцаар тушилсан байна. 7 дугаар сарын хугацаанд бол ойрын аялал хийх, үе тэнгийнхаа найзтайгаа уулзах, суралцах, мэдээлэл дамжуулах, гих мэтлэнгээр оюуны чадвараа ажилуулсан эсвэл димитэнсэн, муугаар хэлбэл димитэнсэн ойрын аялалд гарч ишээ тийшээ явж хөдөлгөөнтэй байгаа үйл хэрэгүүд нь нэлээд их эрчимдсэн байгаа юм байна. Зарим эхрийн асценденттэй хүмүүс худалдаа наймаа хийж байгаа болов харин зарим нь ингээд хүмүүстэй уулзаж, мэдээлэл цуглуулж, олон хүнтэй уулзаж, иш тийш ингээд маш mentally active байгаа гэж төсөөлж байна. За жилд ер нь дор хаяжрын 3 удаа буд гариг ретроград хөдөлгөөнд ордог гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа ах. 7 сарын 18-нд Арслангийн орд дээр буд гариг буцах хөдөлгөөнд орно. Буд гариг нь 3-7 хоног орчим үргэлжлэнэ. Яг эхлэл хэсэг нь 16-наас 20-ны өдрүүдэд мэдрэгдэх боломжтой. За буд гариг ухрах үеэр таны бие мах бод, эрүүл мэнд, эсвэл таны бодол санаанд өөрчлөлтийг авчрах болно. Та урд өмнө ингэж хийдэг байсан зүйлийг арай өөрөөр хийж эхлэх юм уу те? Ямар нэгэн байдлаар огцом өөрчлөгдөнө. Ямар нэгэн гариг ер нь буцах хөдөлгөөнд орно гэдэг нь ер нь энэ одоо 50 байдлаа болоод дараагийн шат руугаа ахихын тулд өөрчлөлт хийцгээе гэж байгаа дохио юм. Тэгэхээр энэ хугацаанд таны амьдралд ямар нэгэн өөрчлөлтүүд гарч эхлэн тэр нь юу ч хийж болно, эрүүл мэнд байж болно, бусдад харагдах төр байж болно, магадгүй та гадаад төрхөө өөрчлөх гэж бодож төлөвлөж эхлэх, судалж эхлэх ч юм уу те гих мэтлэнгээр нөлөөлөх боломжтой байна. 7 сарын 18-нд буд ухрахтаа давхцаад сугар гаригийн sexual aspect-аас давхар орж ирж байгаа. Магадгүй хосын харилцаанд өөрчлөлт гарах, хүнтэй үргэлж эхлэх, эсвэл салах ч юм уу те, эсвэл ажлаасаа гарах, эсвэл ажиллаа шинэ ажилд орох гих мэтлэнгээр ямар нэгэн байдлаар одоо байгаа байдал чинь өөрчлөгдөнө. Тэгэхээр 3-7 хоногийн дараа үр дүн гарах тул энэ 3-7 хоногийг нэг тийм тест маягийн цаг үеэр хүлээж авах зохистой болов. Эрүүл мэндэд онцгойлон анхаараарай. Ялангуяа буд ухрахаар эхрийн ордынхны бие нүвдэх гэдэг хандлагатай байдаг шүү. За 4 дугаар хавуусын сэдвийг харцгаая. Gemini ascendant-ийн 4 дугаар хавуус нь Virgo учраас мөн адилхан Mercury рүүлд Mercury-гаар эрхшээгддэг. Тэгэхээр 4 дугаар хавуусын сэдвийн хүрээнд бас л яг адилхан 7 сарын 18-наас буд ухармагц гэр бүлд бас нэг ямар нэгэн өөрчлөлт гарч ирнэ. Гэр бүлийн гишүүнээрээ явах ч юм уу, эсвэл гэр бүлийн гишүүн нэмэгдэж ирэх ч юм уу, эсвэл гэр бүлийн гишүүнтэй холбоотой ямар нэгэн асуудал, өөр тохиолдолд та нүүд суугч байгаа, эсвэл гэрээ засварлах ч байгаа, интерьер хийх ч байгаа, тогтжуулах ч байгаа гэх мэтлэнтэй тиймэрхүү асуудлууд нь энэ үеэр өрнөх бололтой. Мөн давхар сугар гаригийн аспект хамт ирсэн байгаа учраас ер нь бол энэ гэрээ гойж чимэглэх, интерьер хийх, засвар хийхтэй холбоотой байж болох юм байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө буд ухарна гэдэг бол таны амьдралын бүх салбарт нөлөөлж байна л гэж ойлгоорой. 7 сарын 21-нд ангараг гарыг South Node-тай уулзсан. Юуг нөлөөлөл нь 14-өөс 27 хүрэх хооронд үргэлжлэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө бол ангараг гарыг таны 4 дугаар хаваас гэр бүлийн дотоод хэргийн сэдвээр хурж ирсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд ерөнхийдөө танаа гэр бүлийн харилцаа жоохон мууч байгаа ч юм уу те. Эсвэл гэрт эд зүйлс эвдрэх, засварлах шаардлага гарч байгаа ч юм уу. Гэх мэтлэн нөлөөлж байна. Ялангуяа 7 сарын дундаас дуусах хүртэл бол хэрвээ харилцаа муугаа бол энэ үед харилцаа улам муудах эрсдэлтэй болохоор эвдээ байхыг хүчээж болгоомжлоорой. Эсвэл гэртээ засвар хийх, гэрээ өөрчлөх ямар нэгэн байдлаар гэртэл гал асаад асуудал ингээ өрнөд амар их энерги ялгараад байна гэж ойлгож болох нь. Гэрээ засварлахад энэ энергиудыг зарцуулах юм бол илүү яг эргээр харуул те тэгэж болох юм. Сөрөг тохиолдолд гэр бүлийн гишүүн өвдөх, түүнийг асар хамгаалах шаардлага гарах ч юм уу, гэрт гэмтэж бэртэх хүн байх гэх жишээний ч юм уу те иймэрхүү эрсдлүүд бас байгаа шүү. Учир нь ер нь л 4 дугаар хавс дээр дайны гарыг ангараг гэрээд асуудал их үүсгээд байх шиг байна. Магадгүй нүүд суух асуудлуудыг эрчимжүүлж магадгүй ангараг гэд хөдөлгөөнд оруулаад байгаа ч юм магад.
Саут ноттой уулзна гэдэг нь ерөнхийдөө ямар нэгэн хаалга харагдаад шинэ зүйлсийг хүлээж авах бэлтгэлээ хийж байна гэж ойлгож болно. Ямар нэг юм зүйл дуусч байна гэж ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн гэрээсээ явах ч юм уу эсвэл гэрээ цэвэрлэх их цэвэрлэгээ хийгээд хуучин зүйлээ хаяад ялгаж салгах ч юм уу тиймэрхүү байдлаар цэгцлэх энергиээр бас ашиглаж болно. Эхрийн асцендантын 7 болон 10 дугаар хаусыг хэрэгшээгч нь бархас сайд гараг. Учир нь ном болон загсны ордоор хэрэгшээгддэг. Бархас сайд гараг энэ сард онцгийн нэг тийм чухал юм болохгүй. Гэхдээ жижиг сажиг анхаарах өдрүүдийг жоохон ярьж өгье. За 4-7 оны хооронд бол ажилд бас завгүй байх нь хосын харилцаа, альва нэг гэрээ хилцээр бүх төрлийн нэг харилцаа нэлээд өрсөлдөөнтэй үйл ойлголцох хандлага нэлээд эрчимжсэн байдалтай харагдчихэв. Энэ ер нь өмнөх ярьсантай дижил төсtöөл бас нэг бүтэхгүй юм ярих гэдэг шиг санагдаад байх юм. За 8-наас 10-ны хооронд бол ажил мэргэжил, нийгмийн харилцаа, эсвэл гэрээ хилцээр, хайр дурлалын тал дээр бас ямар нэгэн байдлаар нэг юм төгсгөх энерги харагдчихна. Чухал харилцаа бол энэ үед авч үлдэхийн тулд нэлээд хичээл зүтгэж шаардлагадах нь хэрвээ үнэхээр за салидо одоо болидо гэж хэрэг бодож байсан бол энэ үеийн шулуухан салахад тохиромжтой үе юм байна. 7 сарын 8-наас 10-ны хооронд. За 7 сарын 13-нд санчар гарагийн нөлөө орж ирж байна. 7 сарын 13-наас 15-ны хооронд яг дунд хэсэг тийм ээ. Тэгэхээр энэ нь таны хосын харилцаан дээр авч үзэх юм бол харилцаа нь холдож салах эсвэл эсэргээрээ өөр нөхцөл байдалтайгаа бол харилцаа нэлээд нухацтай болох, холдох, салах, тусгаарлагдах, харилцаа нь ердөөсөө жоохон хүйтэн хөндөй болох эрсдэлтэй байгаа учраас бас болгоомжлох зүгээр юм байна. Ажил мэргэжлийн хувьд бол энэ нь танд илүү хариуцлага оноож ямар нэг гэрээ хэлцээр дээр бас илүү хариуцлагатай нухастай хандах шаардлагыг авчирж байна. Энэ үед нэлээд ажлын ачаалал их байх бололтой гэж үзэж байна. За 7 сарын 22-нд харин 21-ээс 23-ны хооронд төлөөлнө. Энэ өдрүүдэд бол өмнө баахан хаалга хаагдсан шүү дээ. Одоо бол шинэ хаалгууд нээгдэж байна. Одоо шинэ боломжууд нээгдэж байна. Олон хүнтэй харилцах шаардлага гарч магадгүй. Ажил дээр хийж үзээгүй зүйлсийг хийж суралцах шаардлага гарч магадгүй. Ямар нэгэн байдлаар таны урд өмнө байж үзээгүй тийм шинэ орчин бүрдэж жоохон замбраагүй байдал үүсэж та тэрэндээ жоохон паниктах ч юм уу те. Тиймэрхүү энергитэй харагдаж байна. Энийг сайнаар харах юм бол 21-ээс 23-ны өдөр бол танд олон төрлийн боломжууд олдож ийм ажил хийж болох юм байна. Ийм ингэж мөнгө олж болох юм байна те. Заавал энэ хүнтэйг гэрлэх биш тэр хүнтэйгээс гэрлэж болох юм байна гэх мэтлэн тийм өргөн цаар хүрээнд сонголт их боломжуудыг олгох болов гэж найдаж байна. Гэтэ энэ сайнаар харуулж штэ. Муугаар харах юм бол зүгээр л ингээд замбраагүй ингээд юу болоод байна гэж байгаа тэгээд дуусч бас магадгүй. За 2 дугаар хаваас олох мөнгөний хаваасын тухай харцгаа амжиргааны зардал, материализм тандах хандлага, хоол хүнсэнд хандах хандлага гэх мэтлэн сэдвүүдийг ажиглацгаая. Энэ жил 6 сарын 9-ээс хойш бархас сайд гараг таны мөнгөний хаваасаар орж ирсэн. Тэгэхээр үүнээс хойш цаашдын 1 жилийн хугацаанд дараа жилийн 6 сар хүртэл та ер нь бол мөнгөлөг байна. Эсвэл илүү их материаллык зүйлд автаж дуртай байж тэрэндээ жоохон залхуурах ч юм уу те. Ер нь бол хангалуун чинэлэг харагдаж байна. Энэ жил бол хамгийн мөнгөтэй ах ордууд бол ялцчихгүй. Ордуудын нэг бол эхрийн асцендант байгаа. Мөнгөний тал дээр бол та нэг санаа зовоод авах юм алга энэ жил. Харин хэрвээ үнэхээр сайн мөнгө олоод орлого олж чадаад байх юм бол энэ үед зүгээр зарлагдаад байх биш хадгалуулаас тохиромжтой юм болов уу гэж хувийн зүгээс сануулъя. Эхрийн асцендантын 2 дугаар хаваасыг мэлхий буюу сар иргэшээдэг. Тэгэхээр сар нь хамгийн хурдан хөдөлгөөнтэй гараг тийм учраас сарны онцлогийг дагаж таны санхүүгийн хандлага даган өөрчлөгддөг. Энэ дээр бичсэн өдрүүдийг сайн муу өдрүүдийг жагсаан бичлээ. Эдгээр өдрүүд нь давхцсан өдрүүд нь сайнтай муутай жоохон холимог өдрүүд авахална. Сайн өдрүүд нь санхүүгийн хувьд ч юм уу хоол хүнсэнд хандах хандлага ч юм уу ямар нэгэн байдлаар сайн байна. Сөрөг өдрүүд нь жоохон сөрөг байна гэж ойлгох хэрэгтэй. Гэтэ энэ нь маш хурдан хэлбэлзэн гэсэн үг. Ерөнхийдөө 7 сарын 4-өөс 7-ны хооронд ангараг гарагийн нөлөө орж иж байгаа учраас маш их зарлага гаргах шаардлага гарна. Энэ үе угаасаа play time юу юм штэ. Угаасаа маш их мөнгө цацах нэ. Инхэнэ.
Гэтэ зарлаг их гарахаар юм байна. Тэгээд харамсахааргүй бол тэрлээ харамсахаар бол тооцоотой байхыг зөвлөж байна. За тэгээд 7 сарын 8-наас 10 13-наас 15 ерөнхийдөө 8-наас 15-ны хооронд бол мөнгөний урсгал жоохон удаашрах хандлага харагдаж байна. Мөнгөний урсгал удаашрах эсвэл орж ирэх ёстой мөнгүүд нь орж ирэхгүй хоошлох ч юм уу те. Мөнгө эсвэл байсан кэшүүд нь дуусах ч юм уу гэх мэтлэнгээр бас харагдаж байна. За 7 сарын 22-нд 21-ээс 23-ны хооронд нөлөөлнө. Энэ өдрүүдэд бол санаар ах юм бол дахиад мөнгө олох боломжууд гарч ирнэ. Өөр орлого олох боломжууд гарч ирэх боловч бас л зарлага ихтэй л үе байх юм байна. Гэтэ ерөнхийдөө бол онцгүй аспектууд мөнгөгүй байна гэж байгаа аспектууд байгаа ч гэсэн таны 2 дугаар хавз дээр чинь бархусаад гарыг ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол та мөнгөлөг байна уу? Тэгэхээр нэг санаа зовлтгүй. Яг нь байнгын мөнгөний хавз дээр бархусаад гарыг ирээд байдаггүй учраас энэ жил бол нэг ялангуяа мөнгийг сайн олох гэж хичээвэл ер нь зүгээр юм болоо. Мөнгийг сайн олоход тохиромжтой жил шүү. Тэгэхээр амжилт төсөй хичээгээрэй. Тэгээ ер нь яагаад ийм хувийн амьдрал, гэр бүл, ажлын амьдрал, хосын харилцаа бүгд юм амар замбрааг байгаа юм бол гэж бас гайхаж байгаа х те. Энэ үүнийг маш амархнаар хэлэх юм бол 2018 оноос хойш 25 он хүртэл Тэнгэрийн ван гарыг таны 12 дугаар хавз дээр тушилсан байсан. 12 дугаар хавз нь нууц хавз гэдэг учраас бас энэ нөлөөнийх онцыг мэдрэгдээгүй бас юм байгаа. Таны 70 дахь хувьсрын төвшөнд нөлөөлж исэн Юранус. Тэгээд Юранус нь гинтийн нөлөөтэй гарыг тийм ээ. Тэгэхээр одоо 25 оны 7 сарын 7-наас ихрийн асанд өнтрөө Тэнгэрийн ван гарыг зочилно. Тэнгэрийн ван гарыг зочилж 2033 он хүртэл урт хугацаанд 8 жилийн турш таны орд дээр Юранус байнгын савлуулахаар ирж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн байдлаар та гинтийн огцом хандлагууд, шийдвэрүүд гаргах эсвэл танд тийм гинтийн огцом үйлдэл хийх нөхцөлүүд бүрдэх байдлаар нөлөөлнө. Өнгөрсөн 7 жилийн турш бол үхрийн асанданттай хүмүүсийн Тэнгэрийн ван гарагийн нөлөөг авсан. Тэгээд тэднийг ажиглахад бол тэ хөндлөнгөөс үхрч амар тогтвортой амьдралтай хүмүүс шүү дээ. Уул нь төрлөх онцлог шин чанар нь огцом нүүж суух, огцом гадагшаа явах, амар тийм эрсдэлтэй алхмуудыг хийх ч юм уу те. Эсвэл өөр зүйлсийг сонирхож эхлэх, шашин сонирхдаг болох, шашинтай болох, сүмж овж эхлэх ч юм уу те. Гэх мэтлэнгээр энэ 7 жилийн турш үхрийн асанданттай хүмүүс амар огцом байсан. Ер нь тогтворгүй байсан. Ерөнхийдөө бол генет гэрлэх ч юм уу, салах ч юм уу те. Эдгээр хандлагууд нь одоо 7 сарын 7-оос эхлээд ихрийн асанданттай хүмүүс тохиож эхлэх нэ. Энэ нь unpredicted. Ердөөсөө ингээд сюрприз барина танд. Тэгэхээр яг тийм юм болно гэж бол хэлж чадахгүй байна. Юутаач галзуу үе эхлэх гэж байх шиг байна. Тийм учраас л энэ 7 сар ер нь их галзуу байх шиг байна. 7 сард угаасаа буудга гарыг ухарч байгаа, санчир гарыг ухарч байгаа. Тэгээд Юранус ордоо нүүж байгаа. Асар их юм болж байгаа байхгүй юу те. Тэгээд угаасаа амар chaotic байх нь ойлгомжтой. Тэр энийг амар мохоо сөргөөр нэг битгий хүлээж аваарай ихтэй. Юу болохыг харцгаая. Амьдрал чинь сонирхолтой шүү дээ. Хэрвээ мөнгөтэй болж чадахгүй байгаа ихрийн асандантын хүмүүс байгаа бол хоол хүнсэнд амар их анхаарах те. Хоол хийж сурах эсвэл хоолнд илүү их өөр дүмтгөөсөө илүү их автаж донтож тав тухыг эрхэмлэх хандлагууд нь илүү их тэлж байгаа жил болж өнгөрч байгаа шүү. За одоо санчир гарагийн тухай яриад дуусгая. За санчир гараг нь 2023 оны 3 сараас эхлэж таны 10 дугаар хавьяас дээр ирсэн байгаа. 2023 оноос таны ажил мэргэжил карьерийн хавьяас дээр танд хичээл заах гэж санчир гараг зочилсон. Өнгөрсөн 2.5 жилийг бол та ажил мэргэжил карьераа босгох гэж хичээж эсвэл маш их карьерийнхаа төлөө матсч ингэж зовж хичээж зүдэрч хөлсөө урсгаж байгаа цаг үед болж өрнсөн байхаа. Харин 5 сарын 25-наас эхлэж таны 10 дугаар хавьяасыг орхин 11 дугаар хавьяас руу нүүсэн байгаа хоньны орд. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашдын 2.5 жил таны 11 дугаар хавьяас дээр санчир гараг ирснээр таны нийгмийн харилцаа, хувийн хөгжил, ирээдүйн хэтийн зорилго ч юм уу те одоо
суралцах үйл хэрэгүүд, ирээдүйдээ хөрөнгө оруулах үйл хэрэгүүдэд та илүү төвлөрч нухацтай хандах цаг эхэлж байгаамаа. За тэгээ санчир гарыг мэдээж ухрах хөдөлгөөнд орно. Ухрах хөдөлгөөний явцдаа 9 сарын 1-нд буцаж таны ажил мэргэжлийн хавас руу буцаж очоод өвөл хүртэл байрлана. Энэ нь бол яг 9 сарын 1-ээс өвөл хүртэл бол энэ таны ажил мэргэжлийн сурах ёстой даалгаврын final round гэсэн үг. За тийм байна. Ерөнхийдөө санчир гарыг таныг ажил мэргэжилтэд ингээд эксперт болоосой, профешнл болоосой гэж танд туслах гэж танд зовлон оноож байгаа юм байна. Бархас садгарыг таныг мөнгөтэй болгож байгаа юм байна. Гэтэ угаасаа өмнөх жил бол ихрийн асцендент дээр бархас садгарыг ирээд танд ингээд шууд бархас садын гаригийн нөлөө нь одоо аз түрүү жилээс хойш мэдрэгдэж эхэлсэн болов уу гэж бас таамаглаж байна. Энэ жил харин 1-р хавсаас яваад 2-р хавс. 2-р хавсаас ч мөнгө байгаа үстэй. Мөнгө. Энэ жил сайхан жил болж өрнөх бололтой. За 7-р сараа болгоомжтой даваарай. Тэгээд 8-р сарын forecast-аар дахин уулзцгаая. Баяртай.